эсхий дүүрхтэн үзүүлж байна. Хэн гаралтай. Овс аймаг уу? Овс аймаг Өндөр ангаас. Овс аймгийн Өндөр ангаа. Өндөр ангаа. Игч болохоор. Бас Овс аймгийн Өндөр ангаас нь. Оо зөв. Хоёр одоо 90-д одоо хэдэн жил болж байна? 90-д одоо 25 жил. 25 жил. 25 жил болж байна. Оо зөв. Та болохоор чинь Овс аймгийн зүү ангаас нь. зүү ангаа. Өөгийн болохоор ачин. Оо зөв. Жил болж байна. Сайн байна уу? Ах болохоор чи өөгийн үл хүргэн. Оо зөв. За ингээ эсхий туурт нэвтрүүлгээрээ Монгол орноо тойроод малчин ард түмнийхээ өв соёл амьдралтай сайхан танилцж явна. Энэ ширүүн уур амьсгалын чинь бас л тэгэл яаж мал маллах уу, халуунд хаалж хүүтэн жаврыг сүрж явдаг. Стол хөдөлмөрч мянган мэргэжлийн эзэн байдаг. Малчин төмөнд байдаг шүү дээ, тий? Нүүдлийн соёлыг ганц одоо хайрлан хамгаалж яваа. Тэ? Хамгаалж яваа хүмүүс ч бол малчин төмөн байдаг. Энэ газар нутагтаа бас эзэн болоод явдаг. Эх орноо хамгаалж байна. Монголынхаа энэ улс орноо бас хоол хүнсээр нь бас хангаж байна. Малчин байхгүй бол энэ нүүдлийн соёл гэдэг юм чинь баг дагаад байхгүй болно. Тийм учраас энэ Монголынхаа өв соёл, нүүдлийн соёлыг хайрлан хамгаалж яваа ах эгч хоёрынхаа гэр бүлд болон та бүгдтэй талархж байна юуны өмнө. За тэгээд Овс аймгаас ирээд одоо хэдэн онд ирсэн яах? 2001 онд. 2001 онд уу? Одоо тэгээ энэ нутагтаа ирээд Энэ нутагт одоо 25 жил гэж. энэ нутгийн хүн болсон сая. Би анх зэрэг дэрэгтэй нүүлээд болсон. Ааха. Тэгэл юунтээс энэ Сэлэн гэдэг газар чи миний нутаг байхгүй. Цэргийн алуу хаахаас ахуулаад. Хагас ахгуулаад. Ааха. Тэгэл нутагт очиж 20 жил болчихвол. Ааха. Иргэл за юунтээс зүүн тийш яваа гэж. Зөв. 2000 оны нөгөө их цод нар чинь. Нэг амар зууд болсон шүү дээ Монгол дээр тий. Тий. Ясанаа зодч гайгүй өнгөрсөн бас манай нэг. 2000 онд болсноо. Тэ бас талсан. 2000 он. 90 онд чинь манай Тэр бол татуулууд бол би бол санаж байна. Айл болгоны гадаа бараг л өхөрн зүгээр яж байгаа үүддэг шүү дээ. Өхөр мал. Зогсоогоор. Тий. За энэ ямар дэртэй газар вэ? Энэ одоо Баян болог гэдэг. Баян болог. Энэ жилийн үйлчлэлт одоо хэр байна? Энэ жилийн үйлчлэлт гайгүй. Цас ихтэй байна уу? Сас ихтэй. Аа. Тэгтээс дараахан айхуу болсон. Хүүтэн байна. Одоо нэг сар ихтэй гүрээч бол ер нь гайгүй болох юм байна. Шараатай. Цаахан цагч бол нэрж лээ. Тэсэл аваа туучвал Энэ хэд оног хүүтэн зөрөх. Гөргөө малын юунд голдуулахад түүнээс Энэ үл хальцангуй дулаахан болсон шүү дээ. Саяны хүүтэн зөрөх. сайн 3 өдөр бол амар хүүтрээ. Энэ зөр манай Сэлэн гэрн урд урдныхаа жилээс ер нь ахиу болсон. Цас ихтэй. Ясигтэй. Яах вэ? Монгол өхөр хаалхын үл Сэлэнгээ алдсан уу? Манайх ёо. Сэлтний халмиг. Юуны чиглэл өхөр вэ? Энэ махны чиглэл. Махных уу? Хүүтэнд хэр төсөвтэй. Сайн. Хонь одоо ямар хонь байна? Энэ хонь манайх одоо Сүхбаатараас усавчтай байсан. Одоо илүү нугалмтай. Ааха. Сүхбаатаа ухан тавьсан. Ааха. Ухан мазаахгүй байна. Уцсан цаа юм аа. Ааха. Өвлжийг орсны сонирхох. Тэгээ. Өвлжийн хороог тэгээд яаж барих уу? Хаашаа харуулах уу? Ер нь хаана очиж одоо бөөрэ засах уу гэл энэ одоо бас их малчин хүний бас нэлээд том ухаан бодлого бас ажилдаг ба тий. Бодлого бол ажиллана. Тэрнээс одоо зүгээр нэг очиод хашаа бариад мал хачдаг бах тий. Ааха. Энэ 2000 он нэг онд чад 2000 оны нэг оны үйл. Ааха. Хавар нэг үйл. За ингээд л үйлж яваа гэж. Уцаар ажилласан. Сайхан манай өмнө улсуулж. Ааха. Тэгээд аав бол малчин танаа. Танаа юу хийх вэ? Миний аав яг малчин байсан би бас малчин. Ааха. Манай энэ залуудаа тэгээ багаас хамаалдаг одоо энэ. Танаа хөө. Тий. Ааха. Энэ сумаа аврагсаа тэгэл. Сумын авраг малчин болсон. Одоо дараа жилээс яваад өгөх юм л үдээш. Дийтэйшээ тэгэл одоо мал. Нутаг бол бас Овс аймаг. Мөр үйж байна. Ина Хэдэн нас үйж байх нь вэ? энэ
Би азгнастын хэдэн жил байсан. За. Одоо юм хийдэ тэгэл сүүлийн хэдэн жил үеэгүй л юм. Одоо тэгээд морь ууйхаар тэ унаач хөөхд бас Унаач хөөхтэй. ховор баг шиг байна тий. Багсаал. Тэгэл гол нь унаач хөөхтэй, өөр гэсэн сайн хөөхтэй гэж байна гэж бодоо. Тэгээ одоо ер нь бол дээхэн үе ч одоо тэгэл ер нь бэлчээрээр нь явуулаад ингээл захам уяа солгоо ичдэгс. Одоо л тэгээд өвсний гарц багсаал ер нь тэгж уйдаг бас авраг болчихлоо ш тий. Тижээл нь бол олно та манайд. Ер нь цаг гаргаж чийж л уйд. Цаг гаргаж. Завтал явах юм бол Тэгж нэр тий. цаг зав. Монгол адуу гэж болно сайхан да. Монгол адуу Монгол хүн хоёр бол энэ Монголын одоо бас л Монголын одоо ерөнхий сэвэн байж тань чи. Хэллий одоо унаад явахдаа нэг өдөр явал өдөөс яаж тий. Монгол адуу чинь хэд тоног хүсэж чинь. үл дааж чаддаг. Явдаг. Өдөөний одоо сүүлийн залуу малчтыг бол одоо энэ адуу гэж хэвлэж яахан тогтоож штэ. Яг үнэ тий. Бол одоо адуу бол одоо ер нь тэгээд саа тэгээд биднийхэн бол одоо байна. Одоо биднээс доош одоо үе бол ер нь залуу малчин гэж ер нь хавардчих. Одоо энэ нүүдэлцэн соёлынхоо одоо энэ одоо Монголынхоо энэ дархлаа ус одоо энэ нүүдэлцэн соёлын ялангуяа тэр дэндээ бэлчээрийн мал аж ахуй. Энийг одоо авд үлдэх одоо юуг бол одоо энэ хөдөөний одоо малчд одоо энэ тэгэхээр одоо энэ сүүлийн малчд одоо хөдөө орон нутагт ингээ явж хахад ер нь залуу малчид бас их ховор болж байна. Тэгээд яг таны хэлдгээр нөгөө яг залуучууд байна. Тэгээд тэр залууч яг юунд орж байгаа нөгөө адуун тарьтай уучраад одоо сүүлийн үеэр энэ багцуулж ч одоо ер нь адуугаа авсгтэй гэдэг манай ялангуяа одоо тэгэл бидний өвд ийцээ одоо яаж байгаа ч ер нь адуу штэ. Тэгэл одоо хөдөөний одоо багцуулыг бол одоо ер нь адуу хөдөөж явах байлаа. хайж болохгүй шүү дээ. Эх орон чадвар тусгаар улсыг бий болгох хүчин зүтгэсэн адуу гэж байна шүү дээ. Монгол адуу гэж сайхан. Ер нь залуу малчид одоо хэр бас хойшоогоо залгын талбайгаа бас авч байна. За яг нэг хэсэг бол бас залуу малч яг хоордоо цөөц одоо сүүлийн залуучууд буцаад бас нэг цаг үе мэдрээд бас сурам газар бас нөгөө байж үзээд тэгээд эргээд бид нь бас Монголынхоо өв соёлыг тээж малч ухаанаа сая болохгүй юм байна гэдгийг бас ухаарч байна. Багчууд бас ухаарад бас одоо ухамсар нөрөө тий хөдөөд тал руугаа бас зүтгэж байна. Тий тэгээд тэрэг дагаад одоо энэ юу хэлэхүүгээр одоо ялангуяа одоо манай сэлэнгч нь одоо нөгөө гадар дээрэл ингээм бүсгээд тэн дээр яаж яах вэ гэхээр одоо малчд одоо бэлчээрээ мал аж ахуй сүүлөө жаахан хом үйдээд бэлчээр жаахан хомсдоод Наач л хоёрхан үүдэлтэй. Тэгээд хоёрхан үүдэлтэй. Зах зээлээ дагаад бэлчээрээ юу яаснаас болоод одоо нөгөө зах зээлээ дагаад ертөнцийн мал аж ахуй одоо ер нь орж байна. За яг ертөнцийн мал аж ахуй ороод зах зээлээ дагаад болж ийн л дээ. Тэгэхээр одоо бас нөгөө хөдөөний нөгөө бэлчээрээ мал аж ахуй гэдэг чинь бас хаягдчих байгаа. Тэрийг дагаад бас бидний ярьдаг нөгөө Монголын өв соёл чинь байхгүй болчих гээд байхгүй болчих гоо. Хослуулаад явуул тийм. Уул нь хослуулаад ингээд ирсэн мал аж ахуй нь уул нь яг эдийн засаг эргэлтэнд бас хэрэгтэй. Бэлчээрээ мал аж ахуй. Нүүдлийн мал аж ахуй өв соёл маань хэрэгтэй байдаг. Одоо нүүдлийн бэлчээрээ мал аж ахуй гэдэг бол одоо энэ үед чинь нөгөө эрүүл хүнсгч одоо эрүүл хүнс аж ахуй юм шүү дээ. Тэгэхээр одоо эрүүл хүнсэн дээр бол одоо бэлчээрээ мал аж ахуй чинь одоо жинхэнэ одоо нөгөө сүүл бүтээгдэхүүн махан бүтээгдэхүүн гарцаатай. Бидний нөгөө бэлчээрээ мал аж ахуйгаас нөгөө энэ малчтын гар дээрээс нөгөө эрүүл бүтээгдэхүүн чинь одоо туслаад очиж болохоор одоо бэлчээрээ мал аж ахуй бас дэмжиж өгвөл зүгээр юм уу гэж бас сувгны зүгээс бодож явдаг. Энийг бас нэг хослуулаад явчих зүгээр шүү. Бас яваад. Одоо бэлчээрийн мал аж ахуйгаар ингэж явхад явдаа гэхэд за мэдээж бэлчээрийн мал аж ахуйны мах сүүний чанар дээр бол ярих юм байхгүй. За тэгэнгუთ бэлчээрийн мал аж ахуйс гарч байгаа одоо түүхийд арьс шир маа нөгөө жалганд байгаад нь шүү дээ. Ингээд тэрийг л одоо хэрвээ болдог бол тийм ээ. Энэ бол болдог биш мөрөд биш юм байна. Би нэг одоо олон газар одоо явж байна. Нийгэмд нэгдлийн үед тийм ээ. Малын амьсгааг нь хүртэл хаяггүйгээр түүхийд болгоод энэ хилээр чин гараад эдийн засаг эргэлтэнд ороо явж исэн юм байна. Гэтэл
Өнөөдөр малчид маань бүгдөө банкны зээлд болсон байна. Тэгэхээр энийг төрийн бодлого гаргаад бас нэг үйлдвэр бариад малаас гарч байгаа түүхий эдийг орлоготой болгоод өгөх юм бол малчид маань заавал тоог нь өсгөхөө байх шаардлага байхгүй байгаа байхгүй юу? Тэгэл үйл зөнгөө ингэ малчаар тэгэл нэг зах зээлд гаргахаар юусаа малаасаа махсуугийн лавдаг түүгээ өдтөөс үний одоо ингэ юусаа жишээ нь хоньны ноос илүү. хоньны ноос одоо Арьс 500 үнгүй л гэсэн үг шүү дээ. тэгээ одоо энэ арьс нэхээ бол одоо тэгээд онны нэг бол тэрийг бас нэг онны нэг юуг ингээд нэг борлуулалтанд гаргаад өгчвөл бас малч төдөнд бас амьдралд бас хэрэг Заавал тоог нь өсгөх шаардлага байхгүй. заавал тоог нь өсгөх шаардлага. За яг бил Эрдэнэсэн мал аж ахуй байлаа гэж бодоход яг эдийн засгийн эргэлтэнд бас нөгөө хурдан үйлгээд хэлээ. Гэхдээ нүүдлийн мал аж ахуй бид нар хайж болохгүй. Энд чинь өөр одоо ингээд соёл үүх түүх ярина шүү дээ. Энэ үйлдвэрийн дотор бид нар ороод ирсэн байна. Гэхдээ энд чинь зүгээр нэг хашаа биш юм аа. Энэ дотор ч асар том түүх яригдана. Монголын түүх эндээс яригдана. Энэ хотноос яригдана. Энэ хөдөөгийн малчин хүн мал хоёр чинь Монголын хэдэн мянган түүхийн өв соёл. Дэлхийд нүүдлийн соёлоор цор ганц улс тий. Гэхдээ одоо тэр хүн гүрний үе Чингис хааны үед явхад хөсөг тэрэг явсан. Мал аж ахуй явж л байсан. Тэр бүхэл бүтэн соёл өөрөө явж л байсан. Эсгий туурхтангууд явж л байсан. Тэгэхээр харин нүүдлийн мал аж ахуй руу яаж анхаарах ёстой юм бэ гэдэг бол түр бас нэг бодлого гаргаад тэр нэгдлийн үеэс нэг сайхан ишиг татаад тэр үед одоо ажиллаж исэн, хөдөлмөрлж исэн ариун туршлагатай одоо ингээд ахмадууд одоо байж байна. За энэ хөдөөгийн яг бодит амьдралыг би одоо малчдын орлогыг судлаад явж үзлээд өгнө. Малчин хүн сард орлого байна уу гэж би яг ингэ судалгааны хийж явж байгаа юм. Сард орлого алгаа. Зөв би 2 тоог зүгээр мах ноолуур яг үнэндээ жилд шүү. Хүн ажил хийгээд сард орлого авдаг те. Сар орлого. Тэгвэл энэ хүмүүс маань яагаад Улаанбаатарын төвчл хаанаас үүсэж байгаа гэхээр их нүүдэл эндээс яваад байна. Тэр банкныхаа зээлийг, тэр сургалтынхаа төлбөрийг бүх юмаа ингээл дарахын тулд ажиллахын тулд уул уурхаа бараад хотод ажил хийгээд байгаа шүү дээ. Зүгээр 5 аймгийн дунд сайхан арьс ширний үйлдвэр бариад энэ одоо малаас гарч байгаа бүтээгдэхүүнийг хувийн компани биш, төрийн бодлоготой компани үйлдвэр баригдаад малаас гарсан малчдын түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгоод энэ гадны улс орнууд худалдаанд гаргаа явах юм бол бид нар энэ малчид орлоготой болоод тоогоо бариад магадгүй төлөө 2 жилч үнэлж болно гэдэг малчид маань яриад байгаа байхгүй юу? Гэхдээ энэ малчин өөрөө өвсөдөд хорголоор өөрөө байглаа бордоод явдаг. Гэхдээ малын юунаас болоод өнөөдөр ган гарчиг болоод байгаа юм бол биш гэж би боддог. Энэ дэлхийн уур амьсгал шүү. Ганцхан Монгол биш. Дэлхийд даяараа болоод байгаа зүйл юм. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Халимгийн Монгол өвхөр хэр төсвөрт. Энэ бол хүүтэн даахтаасан. Хүүтэн төсвөртэй юу? Сүү махны гарч хэрүү? Сүү гарнаа махчиг. Яг нарэвтэн гэсэ тий. Сургал хөрөнгө. Махны ширхэг нөө. Тий. Ширхэг нарэ юм уу? Хүний онцгой юу? Махны хамттай. Ааха. Энэ зүйл автобус ингээд манайхаас энэ авнаа гэдэг. Зөв. Хадлангаа танах яаж чана жилийнх энэжлийнх юм дээр нь хүрх үү? Хүрчээтэй нөө. Хүрнэ. Энэ урталтаа нэг 1000 гараад үсэлсэн. Танах одоо нөгөө 4 өдөр дээр 2 юу л явж гэнэ үү те? Өвөл 102 гэж явж гэнэ үү? Тэгээ мата авчихлаа яа. Отрыг бүс яа тий сумандаа явж гэнэ үү яаж? Сумандаа л явна. Өмнөөс наашаа цаашаа гарахгүй. Энэжлийг одоо аавна уу? Аавна. Дуусах. Мочгосын. Та нэг цаг дуусгаад 2 сарыг дуусгах юм тийм. Тэгэл гайгүй. Олч одоо ийшээ орсож гэнэ үү? Гол тэр дээрээс эндээс орж ийш орч тий. Манай энэ ажин энэ бодог байгаа. Хаварчаанда хаана бодгийг? Хаварчаанда. Манайх ийшээ гялан дугаар гэдэг. Дээшээ юу? Тий, дээшээ. Цусландаа агуурсуу. Цусландаа ирцэг. Энэ бол өвлийн бүс газар юм тий. Өвлийн бүс. Тэгээ өвл цусландаа очиж өвлөөшөө тэгэл одоо айлууд бол цусланд бол орохгүй өстэй. Энэ жил нэг хүн нэг
40 төгрөг тоглохоо. 40 төгрөг. Одоо тэгэл ман төлөөд ирэхээр л нэг ажил ундрандаа Одоо тэгэл завгүй те. Баг нь одоо хишний өрхөө аль байна? Манай баг 3 дугаар одоо 281 өрхтөө. Ааха. 950 хүн амт. Аа. Тэгэл газар нутгийн бол 3 багасаа хамгийн том газар нут. Энэ жилийн одоо үйлчлэлийн байдал хэр байна? Энэ жилийн үйлчлэлийн байдал бол одоо өмнөх жилүүдэд бол цас ер нь цасны зузаан 25-аас 30 сантитай байна. Зөвхөн тал дээрээ тэгээд ууланда бол ер нь 60-аас 70 сантитай цацсан. Тэгээ ер нь жоохон энэ жил ойрын үеийн жилүүдэд бол нөгөө хөдрөлт маань 40 гарч байна тий. Тэгээ ер нь яг манай малчт маань одоо ерөнхийдөө нөгөө бэлчээрийн мал аж ахуй маань нөхцөл байдал маань ер нь жоохон хүндэрчлээ. Тэгээ фермерийн нөгөө шинэ оршин хөдөлгөөн ингээд фермерээр хоршоо байгуул. Манайх чинь ямар хоршоо лээ? Бас Манайх чинь шинэ хашаас чинь танах баян булгийн нөгөө нөгөө эдгээр ч бас хоршоо байгуулсан байгаа. Аа за. Та эдгээр нөгөө чинь баян булаг хоршоо. Тэгээд эдгээр чи яг нөгөө юугаар бол хоршоо байгуулад юуны чиглэлээ, махны чиглэлийг байгаа. Тэгээд нийлээд нөгөө эдгээр маань нийлээд нэг бүлэг болж ингэж хамтран ажиллаж байгаа. Одоо энэ жилийн одоо малын гарц хэр байна? Мал бол одоо энэ жилийн үед бол ерөнхийдөө бол манай дээр бол одоогоор бол гайгүй байна. Ааха. Тэгээ одоо хавартаа ямар байдаг юм байгаа тий. Одоохондоо бол яг энэ жил манайх нөгөө 100 жоохон гандуу Хураа багтаа, үсний гарц багтаа. гарцсан багтаа. Тэгээ яг хөө боломжоор манай Алтан булаг сум чинь бас Сэлэнг аймгийнхаа сумдуудыг бодвол зарим сумдыг бодвол бас өвстөө. Тэгээд тэр боломжийнхаа хэрээр үс нөөцөө өвлийнхаа бэлтгэлийг сайн базаасны өвчөнд одоо манай хэд маа ямар ч одоохондоо л харагдлаггүй л байна. Ааха. Одоо ер нь бол нэг сарын хугацаа байна уу? Ер нь иймэрхүү одоо цастай байвал одоо хавраа бас хэр байдгийг. Одоо 3 сарын 15-аас нааш цасаар айлахгүй хаа. Энэ жилийн дөрөв цас их байна. Яг хутанч байна. Ер нь тэгээд 3 сарын 10 гээд 15-наас 20-ны хооронд энд цас мас арилж 3 сарын 20 хүртэл нэг гүрээчүүд нь болох уу тий? ер нь тэрнээс шууд гайгүй хаа. Өвсний юу нь бол ер нь хүрэлцээ нь хэр вэ? Үс бол ер нь Хатламга та нар ер нь танаа баг худалдаж авч гэн өөртөө бас ингээд манайхан ч ер нь өөрсдөө л өөрсдийг хангана. Тэгээд нэг маань ингээд хоршоонууд орсондоо одоо нэг өрхүүд хоорондоо нийлээ хамтраад ер нь хамтын багийн ажиллагааг ингээд аягүй одоо сүүлийн тийм багаараа нэг хамтарч үйлдэж илээ бэлддэг. Давуу талтай. Тэгээ манайд маань боломжоор үйлсээ бэлдэцгээ тий. Авсаа. Тэгээ ер нь бол нөгөө нэг өнгөрсөн намраас хойш ер нь цаг үе маань манайх үнэ тоглоо юу? анхны төлөө авсан. Анхны төлөв гарсан байна. Хизээ тоглоо. тоглоод нэг 2 2 3 хоног чи. Оо зөв. Манайхаа ер нь тэгэл малчид маань нэлээд хэрэгцээлсэн. Сая оны өмнө бол мал таа жилийн мал таанс өмнө. Тэгээ ер нь цаг үе маань нэлээд хүндрэх төлөвтэй ер нь тэг анханасаа манайхан чинь мэдээл одоо тэгэл бүх зүйлээр мэдээлэл ирж байгаа. Тэгээ зах зээл нэлээд нийлүүлсэн. Эрдэнэтэн мал аж ахуй хэр байна? Ер нь одоогоос л сая шинэ оршоо гэснээс хойш ер нь жоохон орж ин даа гэж хэлсэн тий. Яг нэг тэгээд яг жигдэрсэн юм одоохондоо. Цөөхөн байна. Ямар мал одоо голцоо төлөх үү налагч одоо? Бог мал байна бодвол. Ер нь бол аль нэг байсан. Одоо ер нь бол жоохон энэ жилээс богоо ер нь нэлээд цөөлсөө. Одоо бодруугаал голцоо чиглэж явах шиг байна. Чимжүүлээд. Аль мал нь одоо их вэ? Одоогор манай дээр юу бод их байна. Бод их байна уу? Сарлаг Монгол. Зүгээр Монгол өхөр. Оо зөв. Адуу нэлээд нэмэгдсэн энэ жилийн эцсээр. Хичнээн одоо аймаг улсын аварга малчид. За манай дээр одоо улсын аварга бол нэг 5 улсын аварга малч юм байна. Аймгийн аварга чинь манай дээр бас 10 хүн байна. Тэгээ сумын аварга малчин, сумын сайн малчингууд байна. Улсын аварга нөгөө алтан төлөв эзэд байна. Оо зөв. Анхны төл гараад ирсэн. Энэ одоо арай болоогүй те. Эрт юу хэл авч юу? Тэсний 3 4 хөр байдаг юм байна. Зөв. Нэг жил Жил болго ингэдэг.
Аа. Таны гурван тоглолцол. Энэ тэнд шин төлөвүүд гарч энэ ши алстаа өвдлөнд бас 2 айл төлсөн бас төлөв авсан байна. Аа. Ирт төлөлөөд. Ямар тархан атчтай төлөвчтэй. Тайрон одоо тэр Увс аймгаас ирээд хэдэн жил болж байна? Увс аймгаас 25 жил. Залуудаа юу хийдэг хүн байв? Залуудаа барилгаар нэг хэсэг явсан. Аа. Энэ малын ашиг хүнсэн. Самдаа. Хэдэн оны үед байна? Нэг аяас нэг 90 оны ойд. Нэгдэл байсан уу тэгэхээр? Байсан уу? Нэгдэл ажиллажсэн уу? Нэгдэл ажиллажсэн. Тэгээд тандамалчт нэг ашиг өнчөгдөв. Малын ашиг. Тэгэхэд нөгөө юу тэр чинь бас нэг бодлогоно чулуу ашиг байсан үгүй? Мод уу. Бас чулуу ашигч бас нэгэн журмаар явдаг байсан юм байна тий. Ялгаагүй. Хавар болохтой малчтад чулуу дуунцэг өгдөг байсан. Баруун аймагч бол бас чулуу ашиг юм байл л шүү дээ. Тэгээд тэр нэг мод ангаа болохтой мод талд. Ааха. Тэгээд тэр хашаа чулуугаас ямар ч гоё барьдیں۔ Түү тэхвэтлэн гээд үрдсэн. Ямар шавар мавар төхөхгүйгээр л. Манайхан ч чулуугаар нэг хүр. Яг хүрээ авчихад өгсөн. Бас тий хөрсөөр бас чулуугаа барьждаг. Тэгээ малчин хүн ер нь бол одоо яаж хийгээл нэг дасан зохицол тэгэл ухаанаа ажилуулаад тэгэл амьд стил юм байлээ. Говийн газар нутагт одоо тэгээ мод байхгүй ч гэсэн хоргол хөрзөнгөө төлөөд одоо амьдч байна. Хөрзөнгөөр хашаагаа бариад амьдч байна. Зарим баруун аймаг тийшээ бол одоо чулуугаар хашаагаа барьж байна. Тэгээ тэнд чинь тэгээд бас их газар их онцлог их өөр байх юм. Тэр газартаагаа уялдуулаад тэр мал ухаан малчин хүний тэр ухаан бас их өөр байна. Тий. Байгалийнхаа байгальтайгаа зогцоод явж байгаа. Онцлогоор тэр төрлийн онцлогоор тэнд ерөөсөө тэгээд одоо нэг ямар ч дээвэр байхгүй тойрол чулуу. Тэгвэл тэнд мал үйлчээд ингээд хэдэн зуун жил явцсан. Тэр малыг одоо ингээд одоо сургаж штэ тэр малчин хүн те. Малыг сургаж чинь буцаад мал өөрөө тэр хотондоо ирж байна. Тийм болтон тэр малчин хүний ухаан ажиллаад байна штэ. За өнөөдөр ийшээгээ бэлчээч, ийшээгээ мараагаа өгч ингэ чи ямар орчинд ингээд байдгаар бичиж байгаа. Тэргүүрээ малчин гэсэн. Оо зөв. Одоо та хэд марлаа. Морин дээр уйх уу? Мор уйнаа. Өгшөл одоо хаанах юм өгшөл уйж. Вичтэ нутаг байхдаа фор ганц нэг монцгөл байдаг. Одоо 13 оноос хойш одоо Сэрэнгэ аймагт ирээд 13 жил. 12 жил болж байна. Ааха. Тэгээ яг төвс уран газар бас бараад та. Тэгээ нөгөө төвс уран газар цагийн ажилтай болчихлоо. Тэгээ бас нөгөөх мод цагт баригдаад. Цагт баригдаад мод орлогоо бас нэг тэр ойртож чадахгүй. Тэгээ нөгөө чихээ. Тэгээ одоо манай энэ сая энд энэ зам болохоор бас мороор бас жах оролдоо тэгээд. Ааха. Өдөөний гэдэг чи бас тэгээ цаг зав гэх юм уу та. Байгаль завгүй шүү дээ. Тийм болохоор та мөрчи одоо бас цаг зав шаардна. Урд нь бол одоо бэлчээрээр явдаг ус одоо тэгэл хүүхд байх ч одоо тэгэл манай аав эдэн ч одоо тэгэл бэлчээрээр цагаан усаар мөрөг үйдэг байсан бол одоо ч мөрнөө шал өөр болцсон. Ааха. Тэгэл тэжээлүүд үүсгээл тэгэл нэмэлт тэжээлтэй үйдэг болсон. Төмөргөө одоо тэгэл мөрөөр яг нэг гадаж татаж үйдэг тэгэхгүй. Урагц юуны багсаад ирэхээр нөгөө аргагүй тэжээлд ороод байна тий. Тэгээ сүүлдүүд нь шинжлэх Монгол адуу гэж бас яа. Тэр нь одоо ямар адуу хэлж байна? Сүүл Монгол. Ирлээ зөө. Ирлээ. Тэгээд одоо нөгөө сэрвэний хэмжилт тэгэл тэгээд уяач бас бэрхшээл зөндөө. Монгол адууныхаа генийг алдахгүй. Монгол хүний цусан цэвэр байх юм бол ерөөсөө энэ шүүд тусгаар улс орны хамгийн гол үндэс өөр бол би юу. Монгол хүний цус цэвэр байх хэрэгтэй юм. Цус цэвэрд байх юм бол одоо тэр хөх толуу гэдэг юм бол арилахгүй. Манай Монгол адууны ген бол ер нь бас бараг алдчих. Ирлээ зулж байна. Тийм ер нь бол одоо тэгэл захын нэг айл адууд ороход бол тэгэл ер нь тэгэл юм даатлан 12 15 та юм дээ.
Та тэрэн дээр юу гэж бодлоо гэж боддог? Тэн дээр одоо тэгэл энэ одоо тэгээд инглиз одоо энэ сүүлийн үед одоо ч тэгээд орж ирэх хөдөлгөөн одоо энэ томцолж одоо энэ хойноос нөгөө гадаадаас олон тооны одоо энэ ордны чиглэлийн одоо одоо оруулж ирж Монгол үүдтэй одоо ингээ үржүүлэх дооны үржүүлэх хэлнэ шүү дээ. Тэгэл тэр ч байдаг бах тэгэл ер нь томчууд гэхээр ямар хүн хэлдэг юм? Том хүн гэж яриад их юм байлээ. Одоо би хаагаараа тийм том өндөр хүн байна уу? Өөр утгаараа нэг том хүн байна уу? мэдлэр л одоо байна. Би хаагаараа ч явах уу. Одоо эрх мэдлэлээр мэдлэлтэй байлаа гэд манусаас дээр гарахгүй нөхдүүд л байна шүү дээ. Яг үндсэндээ таван хөшөө маллаач ялгааш мэдээд тахгүй. Одоо нөгөө мөрөө танихгүй манлаа гэдэг шиг одоо бараг ояач зөндөлөх бараг дөмөрөө танихгүй шах ояач зөндөл. Яасан чинь. Зуртанахаас чинь танаа мөр ямар өгөөд нэг юмтгийс асуусан. Тэр мандла алдан тулцсан. Гэсэн чи миний мөр 3 настай мөр байгаад ямар мөр илээ гэж тэр юмтэй тэгээд байгаа. Шүтлэн морны насыг мэдэхгүй. Тод илээ. Монгол адууныхаа нэг л уурна авч үлддэг одоо Монгол улсын мандлаа нэг Монгол адуу гэж нэлээд үзлээ. Нэг адуу нэг нь алдахад нэг хүний нас үүсдүүлэх шүү дээ. Буцаад тэр Монгол адууныхаа цуснд гейнд ороход бол нэг хүний нас үүсдүүлэх зэрэг тийм байлаа. Тэгэхээр одоо ер нь манай Монгол адуу бол буцаад цусндаа эргээд байгаа. Монгол адуу төрийнхөө сүлдэнд байдаг шүү дээ. Төрийн сүлдэнд Монгол адуу байдаг. Дэлхийн улс орноос өөр тэгж одоо адуугаа дээдсэн өөр ямар ч улс орн байдгүй. Чингис хааны үед Монгол адууны толгой тархиу зогсов цаазын ял авдаг байлаа. Тийм хуулинд оруулахаас өөр яах вэ? Тэр үгдээ цууд. Яагаад тэгэхээр энэ Монгол адууг унаж тэр Чингис хааны бааtruуд тэр дэв дэлхийг одоо Монгол адууныхаа туурайгаар хамгаалсан шүү дээ. Энийг л ясандаа ойлгоо шингээчих юм бол ер нь болох гэдэг байхгүй. Тэгээд одоо эх орон чадвар энэ Монгол адууны хүчээр энэ тусгаар улсыг бий болгож явсан. Энэ Монгол адуу Монгол хүн хоёрын энэ бол ерөөсө Монголын ямар юм аа гэж. Тийм учраас энэ Монгол адууг одоо гений нөрөөс алдаж болохгүй. Монгол адууныхаа өв соёл гэдэг чинь өөрөө тусдаа бие даацсан өв соёл шүү дээ. Иш дурдах юм бол одоо имэйл хоомор байх хэвээр. Аргамжаан дээгүүр гарахыг цээрлэнэ. Морины толгой руу цохийг цээрлэнэ. Бэлхүүснээс доош хазаар ногтыг авч явахыг цээрлэг тийм ээ. Ийм одоо нарийн хатуу жаягтай цээрлэнэ. Ураг тийм солборон дээр хүртэл тэгдэг. Гэтэл зүгээр нэг тэрүүгээр нэг мөнгө олгосон нөхдүүд ирлиз болгож байна. Тэр өв соёлоо харьлаж байгаа уяач хүн. Наанга шин цагийн уяач гэж ярил л да. Шин цагийн уяач. За зүгээр тэр тижэл мижэл тариагаар бярдаад уралдуулаад тэр бол зүгээр би Монгол ямар ч юм ухамсаргүй хүний шинж би ойлгоно. Түүх соёлыг устгах байгаа өөрийг л бодсон арчаагүй хүний л би бодол гэж яваад тийм үү. Монгол атуг уй сойж болно. Бэлчээрийн асуудал одоо үүсний гарц байгаа учраас тижээгээд явж болно. Уралдуулж болно. Хамгийн гол нь Монгол адууны тэр генийг бити алдаач. За одоо нэгэн тийм болсон болов тэр ирлизийн тэрүүгээр нь уралдуул Монгол адууг нь Монголоор нь уралдуулаад тийм ээ. Тэрийг сэрвэний өндрөөр хэмжээд байна. Ядаж тэр сайхан тэр Монгол адууг бүрдэг сайхан ялгаа таньдаг хүн тэр одоо сэрвэний өндөр дээрээс нь сайхан шүүгээ зогсдог байдаг юм уу. Нэг бол метрлж авч юмыг таньдаг гэдэг би л Монгол ухаанлаа би мэдэхгүй. Монголын өвгдийн нүд өөрөө байдаг. Монгол адууг хараад малыг хараад тэр ирлизөө тэр энэ өнөгээд малчин хүнд өөрөө байдаг шүү дээ. Энэ бол сургууль төгсөөд мэрэгчлийг сурдаг байхгүй юу? Энэ чинь насаараа тэр мал дагаж явсан мал малдаг хүн чинь өөрөө цаанаасаа өвдөлтөй төрдөг хүн. Тэгэхээр энэ сэрвэний өндрөөр ингээл яа харахгүй л одоо наадам болох бүх хэрүүл болдог байхгүй юу? Яа харахгүй нэг санчтай одоо юм. Нэг санж болтой ирлиз боллоо гэдэг. Энэ бол мал мэдэхгүй хүний шинж. Аргаа барсан хүний одоо хэдэн хонд ингэж юм гаргаж ирсэн мэдэхгүй. Би одоо баг багтаа морь ижлээс унжил явсан. Тэгтэл яа харахгүй л одоо Монгол адуунууд зөндөө асагч. Яагаад нэг санж өндөр Монгол адуу байдаг вэ? 2 санж өндөр Монгол адуу байгаа шүү дээ. Тийм ээ? Тийм шүү дээ. Тэр цусаар нь шүлсээр нь
тэр гений тогтоодог юмтай болд. Одоо чи мэдээллийн асар том шинжилгээ ухааны асар том технологи төр явж байна. Та бид хоёрын цусыг үзээд удам нэг өнө биш өнө хүн ялгч шүү дээ. За танартай маш баярлалаа. Манай төрж ирсэнтэй 2026 онд 90 гад чиргэл сайн сайхан бүхний хүсэн өрөө одоо сая одоо За баярлалаа танд. Ээжнээс нэг ч ээж. За ээж. бүсгүй хүний хоолой За энэ болохоор манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа гоёхан брэнд гэдэг угаалгын шингэн бок байна. Хар овц угаадаг гэж энэ буур байна. За Хар овц угаах юм байна. за баярлалаа. За энэ болохоор цагаан хувц угаадаг гэж байна. Энэ болохоор цагаан хувц угаах юм байна. Тэр нь хар хувц угаах юм байна. За эдний хамт олноос өгч байна. За аяг тав угаах шингэн савн аяг тав угаадаг шингэн одоо за эдний хамт олноос өгч байна. Тэгээд эрүүл их урд урдаа наслаараа гэд манай нэвтрүүлгийг бас та нэвтрүүлгээр дамжуулж өөрсдийн сайхан оруулж ирж байгаа сайхан бүтээгдэхүүн гарын бэлгээ өгсөн компаниудаас их талархж байна. Тэгээд за ингээд гоёхан брэндийн хамт олноос өгч байна. За энэ хар хувц угаадгийн гинэ. За. Эндээ бичгтээ Монгол заавартай. За эдний хамт танаа гэр бүлд өгч байна. За баярлалаа. Хэрэгтэй биз? Одоо хэрэгтэй байна. Сайхан тэгээд. За энэ аяг таг угаах шингэн бат. Яа. За баярлалаа. Танаа хийж байгаа компанид Гоёхан брэнд гэдэг одоо. Эднийх ч одоо нэг Монгол одоо нэг ширээний бүтээлэг зүтээлэг ер нь Монгол аху өв соёлоо бас шингээсэн тийм одоо машиныг одоо их бас хийдэг болсон шүү дээ одоо. Тий. Үндснийхаа тэр хээ гуйгуулж оруулсан ширээний бүтээлгүүдийг оруулж байна. Тэр дэрний утгад 9 маш олон төрлийн мэдээ юм. Тэгээд одоо та одоо ингээд хөдөө гадаа явах юм байна. Манай танаа нэвтрүүлгээр дамжуулаад биднээс энэ бүтээгдэхүүнээс өгчээ. Айл болгонтой сайхан ингээд гарын бэлэг болгоод өгчөөрэй гэд манай нэвтрүүлгээс дамжиж хамтран ажиллаж байгаа. Ард түмтэй хүн чинь баян шүү дээ. Тэгээд эднийх чинь нэг хар цагаан хувц угаах гэдгээр бас өөр байна. Шингэн бок нь явж байна. А дээр нь болохоор эднийх нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд хэрэг. За тэгээд та бүгд бас өгүүлж байгаа шүү за. Болсон тэгээ хүргэж ирж байгаа өөрт чинь маш их баярлалаа. Одоо бас давхар юм үүрэгтэй явж шүү дээ. За баярлалаа. За сайхан өрөөл өгнө Батор шиг. Хүрээ. За та нарт манад ирсэнд маш их баярлалаа. Тэгээд дутхгүй зуны цаг ирж яваад тэгээд тэр зуны цагаар тэгээд ирж дахин уулзъя гэж өрөөл тавья. За зуны сайхан дэлгэр цагт нэргэн сайхан уулзъя. Өрөөл Батор шиг. Хүрээ.